Игэлтэстэй хамтгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Уулуурхай мэдээллийг хүргэдэг Mining Hub нэвтрүүлгийн ээлжид дугаар танд хүрч байна. За 2007 онд Монгол Улсын засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулж үнцийн өргөөжийг бий болгох зорилгоор Эрдэнэс Монгол компанийг байгуулсан байдаг. За 19 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус компани өнгөрсөн хугацаанд захиргааны шинжтэй үйл ажиллагаа явуулж ирсэн учраас цаашид Чингис хаан баялын сан нэгдэл болгож нэрээ өөрчилж стратегийн ордын өгөөж хөрөнгө оруулалтын удирдлагын чиглэлээр ажиллахаар болсон гэдгээ мэдгдлээ. За энэ нь иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ? За Монгол улсын иргэн бүр хуримтлалын данстай байдаг. За уулуурхайн төрийн өмчөд болон төрийн өмчийн оролцоотой компани төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ноогдох ногдлашгаас иргэдэд хуваарилдаг. Ийм Монголиа дахь Чингис хаан үндэсний баялагын сангийн хуримтлалын нэрийн дансанд 2024-өөс 2025 онд 306 мянган төгрөгийн өгөөж нэг иргэнд хуваарлагдаад байгаа. За энэ мөнгийг цаасаа арвижуулахад Чингис хаан баялагын сан нэгдэл үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэхээр болж байгаа юм аа. За хэдийгээр хөрөнгийн удирдлага нь чухал байгаа хэдий ч олон жилийн турш шийдэлд хүрээгүй стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн хувь хэмжээг тогтоох яриа хэлцээрийг эцэслэхгүйгээр хуримтлалын сангийн мөнгө дорвитой нэмэгдэхгүй юм аа. За стратегийн орд гэх ойлголт хизээнээс бий болж эрх зүйн зохицуулалт нь өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байсныг эхлээд та бүхэнд харуулъя. За 2006 онд ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр анх стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг тодорхойлсон байдаг. За хуульд үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний эсвэл Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. За үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн орд гэж хэлнэ гэж тусгасан байдаг. За үүний дараа 2009 онд ашигт малтмалын хуульд ахин өөрчлөлт оруулж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчөд хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төр оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох. За уг хэмжээ төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно гэж тусгасан байдаг. За энэ заалтыг 2015 онд уг хуулийн өөрчлөлтөөр дахин өөрчилж төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно гэсэн агуулгаар баяжуулсан байдаг. За үндэсний баялагын сангийн тухай хууль манай улсад батлагдсантай холбоотойгоор 2004 болон 2005 онд ашигт малтмалын тухай хуулинд дахин өөрчлөлт оруулж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд түүний үүсмэл ордыг хувийн өмчөд хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэл хувийг улсын төсвийн хөрөнгөөр оролцоогүйгээр хайгуулыг нь хийж нөөцийг нь тогтоосон бол төрийн эзэмших хувь хэмжээг 34 хүртэлх хувь хэмжээтэй тэнцэх хэмжээг төр үн төлбөргүйгээр эзэмших заалтуудыг тус тус хуулинд оруулсан байдаг. Ашигт малтмалын 2003-4 онд аягүйх дэлхийн хэмжээнд ялангуяа зэс алт зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүний өссөнтэйгээр холбоотойгоор Монголд яг гадаадын хөрөнгө оруулалт бас энэ уулуурхайг шүүмжилсэн, эсэргүүцсэн тийм улс төрийн популизм гэж хэлэх юм уу та тий. Тэгээд үнсэргүүцэл нэлээд суурьд авч идэвхсэн л да. Тэгээд яг энэ хөдөлгөөнүүдийн шахалтаар ашигт малтмалын тухай хууль 97 оны хууль хэтэрхий либерал байна гэж ингээд өөрчлөлт шинжилгээ гэсэн шахалтанд энэ дор 2006 ашигт малтмалын хууль өөрчлөлт орохдоо саяын стратегийн ач холбогдол ашигт малтмалын ордог тэнэтэй гарсан. Хүн мэдхгүй юмсаа айдаг гэчээр энэ хувийн хөвшилд ингээд их олон том ордууд байгаад их юм бол Хятадын ч юм уу, Оросын ч юм уу том компани орж ирээд ингээд бүгдийг авчих юм шиг байна гэсэн юм айдас бол байсан болов уу гэж би зүгээр боддتي. Гол хамгаалалт нь тэнд байсан болов уу гэд. Тэгээ тийм учраас яг хөө манайх шиг юм газар зүйн үед хоёрхан том хөрштэй далаад гарцгүй ийм улс бол ингээд бас хамгаалах ёстой гэсэн байдлаар оруулсан болов уу гэж би боддتي. За яг санаа нь зүв байсан баг гэхдээ нөгөө хэрэгжиж байгаа арга нь асар буруу байсан учраас эргээд бол утга учраа алдаад анхныхаа зорилго яг эсрэг байдлаар хэрэгждэг л болчиход байгаа гэж харж байгаа л да.
За 2006 оны ашигт малтамлын хуулийн өөрчлөлтөөр бий болсон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын орд гэх энэ ойлголт нь анхнаасаа шалгуур нь үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх үс гэх байдлаар хит ерөнхий тодорхойсноос гадна за дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш гэх хувь хэмжээ нь оновчтой тодорхойлт болж чадаагүй гэдгийг салбарынхан хэлдэг. За үүнийг ч стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын ордын жигсаалт бэлтгэнээ харуулдаг. За 2007 онд стратегийн ач холбогдол бүхий 15 ашигт малтамлын орд. За стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын ордод хамаарах боломжтой 39 ордын жигсаалтыг улсын их хурлын тогтоолоор баталсан байдаг. За анх баталсан стратегийн ач холбогдол бүхий 15 ашигт малтамлын ордод 2015 онд гацууртын ордыг нэмснээр 16 болсон байдаг юм а. За стратегийн ач холбогдол бүхий 16 ашигт малтамлын ордыг ашигт малтамлын төрлөөр нь харах юм бол за чулуун болон хүрэн зэрэг нүүрсний 5 толгой, нарийн сухайд, багнуур, шивээ овоогийн уурхайд орд байдаг бол за урааны мартай, дорнод 3 булаг ордууд, за төмрийн өдрийн төмөртэй орд, за зис молибдений оюутлогой, цагаан сувраг, эрдэнтийн орд, за фосфоритын бүрэн хаан орд, за алтны бороо болон гацууртын орд, цайр хар тугалгын төмөртэй орд, за асхтын мөнгөний ордууд хамаарч байгаа юм а. За эдгээр ордыг одоо төрийн оролцоогоор нь харах юм бол оюу толгой, 5 толгой эрдэнэт, асгат, за шивээ өрөн, багнуур, төмөртэй гэсэн 7 орд төрийн оролцоотой байгаа бол за бусад ордын хувьд хувийн эвшлийн ордууд байгаа юм а. За харин дараагийн графикаас үзэгч та бүхэнд за стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын ордод хамаарах боломжтой 39 ордын хувьд за ямар ордууд байдгийг харуулъя. За эдгээр ордод орон нутгийн хэрэгцээг хангадаг 11 нүүрсний орд, ашиглалтад ороогүй эсвэл нөөц нь батлагдаагүй 5 нүүрсний орд, за ашиглаад дууссан 1 нүүрсний орд, төрийн өмчөд үйлдвэрийн газар эзэмшдэг 2 төмрийн орд, за бичил урхай хэмжээнд ашигладаг 2 алтны үндсэн орд, за ашиглалтанд ороогүй эсвэл бага хэмжээгээр ашигладаг 5 орд, за ашиглалтанд ороогүй металл бус 4 ашигт малтамлын орд, за Хөвсгөл аймаг дахь ашиглалтанд ороогүй 2 фосфоритын орд, за ашиглалтын нөөцгүй 1 газрын ховор металлын орд, бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалттай компаниуд ашигладаг цайр хар тугалагны 2 орд, за ашиглаад дууссан жоншны 1 орд гээд ихэнх нь экспортын ач холбогдолгүй ордууд хамаарч байгаа юм а. Стратегийн орд гэхээс илүү стратегийн ашигт малтамал гэд өөрсдийнхөө эдийн засагт хамгийн чухал ашигт малтамлуудынхаа төслүүдийг дэмжсэн чиглэлээр явах ёстой. Ер нь олон улсад тийм байдгаа. Манайх болохоор стратегийн орд гэж нэрлээд, ашигт малтамлын орд гэж нэрлээд заавал энд төрийн өмчийн оролцоо байна гэсэн агуулгыг бүх түвшиндөө хууль эрх зүйн орчиндөө суулгачихсан. Тэгээ нэгэнт үндсэн хуулинд орсон агуулга учраас стратегийн ашигт малтамлын орд гэдэг нэр томьёог бол бүрэн байхгүй болгоно гэж бол байхгүй юм лээ. Гэхдээ бид нар тухайн төсөл хэрвэл эдийн засагт маань хэрэгтэй бол дэмждэг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэл рүү л ажлуудыг хийх ёстой юм лээ. Хөрөнгө оруулагч бол юу нээхээ мэдэхгүй ямар ч гэсэн эдийн засгийн өрөө ашигтай ямар нэгэн ашигт малтамлын орд одоо хайж эхэлнэ шүү дээ, тийм ээ. Тэгээд дараа нь ингээд нэгсний дараа том болчих юм бол одоо энэ ангилалд хамаарахна гэсэн тийм болгоомжлол төрүүлэх учраас ирээдүйн уршиг нь болохоор тэр нөөцөө нуух ч юм уу, ордоо 2-3 хуваах ч юм уу, тийм одоо нөгөө хуулийг одоо тэр заалтыг тойруулж одоо ингээд нэг хууль ёс үйл ажиллагаанууд явахыг дэмжих гэдэг юм л да. Тэгэхээр ерөөсөө стратегийн ач холбогдол ашигт малтамлын орд гэдэг нэр томьёогоо одоо өөрчлөх ёстой. За яг онсон нэр нөлдлөө гэхэд цаана агуулга нь өөр болох ёстой байхгүй, яг шалгуур нарийн болох ёстой. Хөрөнгө оруулагч урьдчилаад одоо тааж болохоор гэдэг юм уу да. Өөрөөр би юу хэлэх гээд байна вэ? Орд биш стратегийн ач холбогдолд ашигт малтамал юм эсвэл бүтээгдэхүүн гэж байж болно. Тэгэх юм бол тэр нь алт байх юм уу, зэс байх юм уу, нүүрс байх юм уу, газрын ховор байх юм уу, уран байх уу гэдэг нь анхнаасаа тодорхой болно шүү дээ. Тэр хөрөнгө оруулагч тэр тодорхой одоо нөхцөл эрсдлээ тооцож хөрөнгө оруулаад цаашаа явна гэсэн.
За олон улсад ашигладаг үеч манайд хуульчилсан стратегийн орд гэдэг ойлголт нь хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй. Ямар орд хизээ стратегийн орд болох нь тодорхойгүй байгаа нь уулуурхайн салбарт эрсдлийг нэмэгдүүлж хөрөнгө оруулалт өргөх шалтгаан болж байна. За манай улсын экспортын зэсийн бүтээгдэхүүний бараг 100% гаргадаг Эрдэнэт оюутлогын ордыг экспорт огт хийдэггүй. Орон нутгийн жижиг хэмжээний нүүрсний уурхаатай адилтгаж байгаа стратегийн ач холбогдолтой ашигт малтамлын ордын жигсаалтыг шинжлэх шаардлагатай гэдгийг салбарын мэрэгчлэтнүүд ам нэгтээ хэлдэг. За цаашид олон улсын жишгийн дагуу стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэх байдлаар өөрчлөх саналыг мэрэгчлэтнүүд хэлж байгаа юм а. За харин салбарын яамны зүгээс стратегийн ордын жигсаалтыг эргэн харах шаардлагатайг хүлээн зөвшөөрч энэ хүрээнд засгийн газар дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа талаар дараах хариултыг өгч байгаа юм а. Цаашид бид өхөн болвол илүү энэ баялгаа өөрөө стратегийн гэдэг энэ үндсэн суур олон улсын жишгт нийцүүлээд за тэгээ үндсэн хууль нь маш тодорхой байгаа учраас энэ дээр бол арга хэмжээнүүд авал ингээд явагдана. Яг таны түрүүний хэлдэг үнэн үндсэндээ олборлолт нь дууссан өр өгөөж гарахааргүй юм нөхцөл байдалтай зөвлөдөж байгаа. За тэгээд мөн өр өгөөжтэй байх олборлолт руу шилжээгүй байх юм ордууд ч байна. Тэгэхээр бид өхөн энэ дээр бол ялгаж салгаад нэг удаадаа тодорхой арга хэмжээ авч нэг мөр шийдээд дараагийнхаа бодлого нэг тийм зүг болоод явж байгаа хэвээр. За стратегийн ордын болон ордод орох боломжтой дээрх жигсаалтыг анх батлахдаа жигсаалтад багтсан стратегийн ордуудад төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох асуудлыг засгийн газарт үүрэг болгосон байдаг ч оюутлогоо 5 толгоогоос өөр өнгөрсөн 20 жилд ахиц бараг гараагүй юм а. За үе үеийн засгийн газрууд стратегийн орд газрын жигсаалтад багтсан ордуудад үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хилцээр уулзалт хийдэг хэдий ч огт ахиц гараагүй. За 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний өр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эргэцэн үндсийг хуулиар тогтооно гэж заасан байдаг. За үндсэн хуульд орсон энэ заалтад байгаа өр өгөөжийн дийлэнх гэдэг хоёр үг нь өр өгөөж гэж юуг хэлэх, хэдий хэмжээг дийлэх гэж үзэх вэ гэдэг маргаантай асуудлыг дахин үүсгэсэн юм а. За уулуурхайн өр өгөөж гэдгийг улс төрчид сангийн яам, уулуурхайн салбарынхан, эсвэл эдийн засагчид өөр өөрийн өнцгөр тайлбарладаг. За энгийнээр Google дээр үзэхэд уулуурхайн өр өгөөж гэдэг нь газрын хэвлийн баялагийг олборлон эдийн засгийн эргэлтэнд оруулснаар улс орны эдийн засаг нийгэм, орон нутаг, хөрөнгө оруулагчдад ирж байгаа шууд болон шууд бус бүх талын ашиг тус эерэг нөлөөллийг хэлнэ гэдэг илэрч гарч ирж байна. За тэгвэл татвар хураамж, ажлын байр, хөрөнгө оруулалтаар орж ирэх шууд өгөөж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бараа ажилтал үйлчилгээгээр худалдан авах ханган нийлүүлэлт, ашиглаж байгаа дэд бүтцийн бүтээн байгуулалт нь шууд бус өгөөжөд хамаарч байна. Уулуурхайн салбараар бий болдог эдгээр өгөөжөөс гадна ирээдүйн өгөөж буюу баялагын сангийн хуримтлагч өгөөжөд авч үздэг жишг олон улсад байна. Тэгвэл манай улсын хувьд сүүлийн жилүүдэд уулуурхайн салбар төсөвт ямар байдлаар нөлөөснийг харуулъя. Сүүлийн 20 жилийн үзүүлэлтийг аваад үзвэл уулуурхайн салбар төсвийн орлогын 30%-ийг дангаараа бүрдүүлсэн. Жилдээ ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрөөр 4-5 орчим их найд төгрөгийг, аж ахуйн нэгжийн орлон албан татвараар 2-2.5 их найд төгрөгийг, нэмэгдсэн үртгийн албан татвар, газрын төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, усны төлбөр, үйл хөдлөх хөрөнгийн татвар зэрэг татвараар 1 их найд төгрөг төвлөрүүлдэг бол хуримтлалын сангийн ихүүсвэр болсон төрийн өмчит компаниудын ноогдол ашгаар 500 гаруй тэрбум төгрөг төвлөрч байна. Эдгээр мөнгөний дийлэнх нь ард иргэдэд очиж байгаа юу гэдэг асуулт гарч ирэгч өнөөдөр энэ дээр нийтээрээ үгүй гэдэг хариултыг хэлэх баха. Төрийн өмчит компаниудын ноогдол ашгаар төвлөрч байгаа хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөгөөс иргэдэд хуваарлсан хуримтлалын хэмжээ. Аль эсвэл Эрдэнэс 5 толгой компани хувьцааны ноогдол ашгийг иргэд өгөөж гэж ойлгодог жишг байдаг бол засгийн газрын хувьд зөвхөн татвар хураамжийг өр өгөөж гэж харах нь ч байдаг. Тэгвэл олон улсад уулуурхайн өр ашгийг хэн хамгийн их хүртдэг вэ гэдэг дээр ямар судалгааны үр дүн байдгийг харуулъя. Захын судалгаанаас аваад үзэхэд ер нь уулуурхайн салбарын хөрөнгө оруулалтаар зарцуулж байгаа нийт хөрөнгийн 71 орчим хувийг уулуурхайн төслийн ханган нийлүүлэгчид хүртдэг гэдэг ийм дүн гарсан бол татвар хураамж байдлаар 17 орчим хувийг засгийн газар авдаг байна. Харин иргэд орон нутгийн иргэдэд очиж байгаа үр өгөөж 12% хүртдэг гэсэн олон улсын судалгааны үр дүн байгаа юм а.
Манай хууль эрх зүйн орчинд энэ үр өгөөж гэдгийг бүрэн тодорхойлоог байдаг. Дандаа л бид ингээд татвараар нь боддог. Энэ бол эдийн засгийн үр өгөөж. Тэгтэл цаана нь байгаль орчны үр өгөөж гэж байна. Тухайн байгалийн баялагийг хариуцлагатай ашиглах ёстой. Тэгэхээр энэ хэрэг үр өгөөжтэй байгаа юм бэ гэдгээ бодох ёстой. Нийгмийн үр өгөөжийг ярих ёстой. Хүн ажиллаж байгаа шүү дээ. Уулуурхаан төслийн хамгийн чухал зүйл нь хэрвээ хүн гэж бодох юм бол хүнийхээ нийгмийн асуудлыг шийддэг байх хэрэгтэй. Тэгэхээр тэр нийгмийн үр өгөөж нь эргээгээд тэр төсөл хэрэгжиж байгаа сум орон нутагта үзүүлж байгаа нийгмийн чиглэсэн ажлууд сургуулийг барьж гин үү, орон сууцнд нь анхаарч гин үү, ажилчдаа авчирч гин үү, энэ бүх одоо асуудал нийгмийн үр өгөөж явах хэвээр. Тэгэхээр одоо цаашдаа бүгд тэр үр өгөөжийг ярихдаа ингээ бүтэн агуулгаар нь онлын түвшинд нь ярьж хэвшихгүй бол зөвхөн эдийн засгаар нь ингэж даралсаар байгаад тухайн төсөл олигтой хөгжиж чадахгүй байсаар байгаад ашигт малтмлын үнэ нь буурал яах юм. Өөр ашигт малтмал орлоод эхлүүл яах. Тэгэхээр яг энэ салбарын бүх энэ одоо мэдрэмтгий шин чанаруудыг нь олон талаас нь бодож үзчихээж цаашдынхаа бид нар асуудлуудыг шийдэх ёстой. Тэр том санхүүгийн группүүд, Дэлхийн банк, олон улсын валютын сан эдгэрийн баримтлагдаг одоо өгөөж тоочдог аргачлал нь бол ерөөхдөө юм 3 давхраатай байдаг. Нэгдүгээр давхраа нь бол цөм давхраа. Нэгдүгээр тэр төсөл өөрөө хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой. Тэр бол Эрдэнэт байна уу, оюу толгой байна уу, 8 нэрийн дэлгүүр байна уу, өсчин байна уу, халуун ус байна уу, их дэлгүүр байна уу ялгаагүй. Хөрөнгө оруулалт хийлээ. Төр хөрөнгө оруулсан уу хамаагүй, хувийн хвшил хөрөнгө оруулсан уу. Нэгдүгээр тэр төсөл өөрөө хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой. Хоёрдугаар татвараа төлж явах ёстой. Улсын төсөвт мөнгө байр суурь оруулж явах ёстой. За манай уулуурхаан салбар бол хангалттай төлдөг, татвараа төлж байна. Маш олон нөөт төлж байна. Уулуурхаан салбар ихэнх нь нөөтөс чөлөөлөгддөг. Тэгээд роялти төлж байна бусад салбарт байхгүй. За энэ бол 2 дугаар давхраа. 3 дугаар давхраа нь хэрэг ажлын байр бий болгож байна. Тухайн улсад хэрэг валют олж ирж байна тийм ээ. Экспорт хийгээд мөнгө олж ирж байна шүү дээ. Эсвэл хөрөнгө оруулалттад мөнгө орж ирж байна. Мега төслийн өгөөжийг бол ингэж 3 хүрээнд тооцдог юм байна. Тэгээ манай одоо улс төрчид энийг ярьж явуулахын оронд нөгөө л амар хэлбэрээр нь тий татвар роялти ногдлоо шиг гэл ингээд явж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө нэг тулгын 3 чулууны эрдэнэ чулуун л байхгүй. За өнгөрсөн хугацаанд стратегийн ач холбогдолтой ашигт малтмлын ордтой холбоотой хилцээрт зарим хуулийн этгээдүүд идэвхгүй хандаж тэгш бус байдлыг үүсэх, хугацаа алдах, төрийн эзэмшлийг тогтоох, тусгай амнаатаар орлуулах сандлыг хүндлэнгийн санхүүгийн болон хуулийн шинжээчдийн багаар хянуулж эцэслэн тохиролцоход хугацаа алдсан. Өгөөжийн бүрэлдэхүүн түүнийг тооцох аргачлал тодорхой бус. Зарим хуулийн этгээдийн орд ашиглах, техник эдийн засгийн үзүүлэлтийн тодтгол, эдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр хилцүүлж батлуулаагүй зэрэг тулгамдсан асуудал байна гэж үзээд нэг удаагийн хуулийн төсөл боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлэх гэж байгаа талаараа Монгол улсын ерөнхий сайд мэдээлсэн юм а. Өнөөдрийн хөгжин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 60% өгөөжөнд юу тооцох вэ гэдг нь ойлгомжтой. Жишээ нь Ороно Майнигтай хийсэн гэрээний үеэр ч гэсэн усны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, суур амнаа, тусгай амнаа, өснө нэмэгдэх амнаа тэгээд ямар төлбөр татвар нийлээд 60% хүрэх юм бэ гэдгийг ингэж хуульчилж өгөөгүй учраас бид хилцээр хийхэд хүртэл ойлгомжтой. Хоёрт бол тусгай амнаатын хувь хэмжээг хуульчилж. Ингээд хувь хэмжээг хуульчлаад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай амнаатаар орлуулсан хэсэг нь саяны Монгол дээр харагдж байгаа баялагын санд шууд очдог. Болвол өнөөдрийн 306,000 цаашдаа өсөх бололцоотой байхгүй. Бүгдээ хилцээр хийгээд энэ рейнж маягаар алтан дээр, зэсэн дээр, нүүрсэн дээр ямар байх вэ гэдгийг тогтоогоод хуульчлаад өгчих юм бол энэ хууль гарсны дараа ард түмэн газрын өвлийн баялагын дийлэнхийг эзэмшин 60% өгөөж аав. Тусгай амнаатаар орлуулсан хэсэг нь баялагын санд явна. Тэгэхээр дахиж энэ хууль гарсны дараа хилцээр хийх шаардлагагүй юм байна. Аж үйлдвэр Эрдэс соёлын сайдын өгсөн мэдээллээр одоо батлагдсан байгаа стратегийн ордуудтай хилцэл хийж төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооход 55 жил шаардлагатай гэдэг тооцоогч хийсэн байна. Иймээс дээрх үүссэн асуудлыг нэг удаагийн хууль батлах замаар шийдэх хувилбарыг засгийн газар боловсруулж байна. Засгийн газрын зүгээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмлын орд түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, үндэсний баялагын санд хуваарлж, газрын хэвлийн баялагын өргөөжийг
дийлэнхийг нь ард түмэнд хүртээх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулж улсын их хурлд нэн яаралтай гормоор өргөн мэдүүлнэ гэж мэдгдсэн хэдий ч одоогоор энэ асуудал дээр бол эцсийн байдлаар өргөн байраагүй байгаа юм а. За гэхдээ өмнөх алдаагаа давтахгүйгээр тодорхойгүй байгаа асуудлуудыг энэ хуулийн төсөлдөө илүү наривчлах шаардлагатай гэдэг байр суурийг хувийн хвшлийн зүгээс илэрхийлсэн юм а. Ер нь бол тусгай амнаад хувь хэмжээ хэдээр тогтсон ч байсан тохируулагч төлбөр аваад явна гэдгийг бол хуульчилчих юм бол ямар нэгэн тоо хэмжээнд дээр бол нэг маргаадах бол зарчмын нэг асуудал гарахгүй. Яг тэгвэл одоо өгөөж нь 50-даа ч юм уу 60%-д хүрэхгүй болсон тохиолдолд жил болгон өссөн нэмэгдэх тооцооллоо хийгээд явхад бол одоо энэ хэмжээнээсээ тохирсон хэмжээнээсээ хууль заасан хэмжээнээсээ ч юм уу буурчлаа гэхэд нэг удаагийн тохируулагч төлбөрөө хийгээл энийгээ бариад явчих хэвээр. Энэ дээр яг анхаарах юм нь тусгай амнат баялагын сангийн хоримтлын санд орно гэсэн байгаа. Тохируулагч төлбөр хаашаа орно гэдэг ойлголт бол байхгүй байна. Тэгэхээр тохируулагч төлбөр нь ч гэсэн энэ баялагын сангийн хоримтлын сандаа орно гэдгийг бас тодтогч өгөх хэрэгтэй байна. 1997 онд Броголд компани анхан үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр бол 29 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Эдийн засгийн үр ашигтай нөөц 2003-аас 2013 оны хооронд авж дууссан. Тэгээ өнөөдөр ажиллаж байгаа гол шалтгаан нь юу юм бэ гэхээр дэлхийн зах зээл дээр алтны үн аш өссөн. Тийм учраас тухайн үед олборлож ирсэн 3.2 грамм тонны дундаж агуулгатай хөдөр боловсруулж ирсэн катафон 1.2 грамм тонн байсан. Тэгээ ингээд алтны үн аш өссөнтэй холбоотойгоор бид одоо катафос доош орсон хөдрөө буюу ханаа мэрээд ингээд амьдарч байгаа. Тэгэхээр энэ стратегийн ордын 2007 оны улсын хурлын тогтоолоор бол Броголд компани бол хамрагдсан байдаг. Тэгэхээр энэ ямар орд стратегийн ордод хамрагдах вэ гэдгийг нэгдүгээрт бид тооцож үзэх хэрэгтэй юм шиг байнамаа гэдэг саналыг бол оруулж байгаа. Энэ 60% өгөөж гэдгийг ингээ хуульчлаа. Ертөөсөө ийм босго болгоё. Гэт ингээд явж байна. Энэ нь болохоор миний бодлоор одоо бас уулуурхаан салбарч нь өөрөө уул геологийн нөхцөл нь өөр, үр ашиг нь өөр, хөрөнгө оруулалтын хувь хэмжээ нь өөр. Одоо орд газар маань 55 орд газрыг одоо уулуурхаан яамд ингээд ревиз хийх юм бол ашигт ажиллагаа гэдэг нь ердөөсөө олон янз явж байгаа. Тэгэхээр хэдэн яг 60% хүрэх юм бэ гэдэг дээр бас дүгнэлт анализ хийх нь бол зөв байхаа. 60 хүрэхгүй бол одоо бидний дараагийн зорилго нь гадаадын, дотоодын хөрөнгө оруулалтыг үндсэндээ зогсооно л гэсэн. Хонконг, Торонтогийн хөрөнгийн биржийн шаардлагын дагуу хувь цай эзэмшигчтэй бол нээлттэй танилцуулдаг хууль тогтоомжинд гарч байгаа өөрчлөлтийг. Гэтэл 34 хүртэлх хувийг төрийн оруулсан хөрөнгө оруулалтанд үндэслэж төр нэг удаа эзэмшнэ гэсэн байхад бүгдийг нь тэгшдгээд 34 гэдэг хуваар авах чагаа бол бид нэр хувь цай эзэмшигчтэй хэрхэн яаж тайлбарлах вэ гэдэг бол бас хүндрэлтэй асуудал. Тэгэхээр энэ ч бас тайлбарлагдахгүй хүлээн зөвшөөрөгдөхүйц байх ёстой байх. Бид нар нэгэнт л олон улсад тоглож байгаа. Олон улсын хөрөнгө оруулалтыг Монгол улсад татгах чагаа гэдэг энэ Монгол улсын зорилго бол цаана явж байгаа учраас гэсэн саналтай байна. За хоёрдугаарт нь бас ер нь цэлмэн захирлын энэ саналтай бол санал нэг байгаа. Эдийн засгийг авч явж байгаа уулуурхаан салбар руу бол бид нар томоохон дайралтыг хийх гэж байгаа. Энэ маань тогтвортой, өр өгөөжтэй байх энэ бодлогыг бол баримтлахгүй бол уулуурхаагаа татаад унахчих юм бол Монгол улсын эдийн засаг илгээрээ хэвтэх үе гэдэг эрсдэл талаас нь та бүхнийг бас харж үзээсэй гэсэн ийм саналтай байна. За оюун эрдэнэ засгийн газар шин сэргэлтийн бодлого, Зандаж шатрын засгийн газар шин итгэл, эрс шинжилэл, Учирлын засгийн газар чөлөөлье гэд сүржин нэртэй бодлогоо үеийн засгийн газар зарладагч эдийн засагт хэрэгтэй эрх зүйн дорвитой шинжилэл огт хийгдсэнгүй гэхэд хэлцдэхгүй. За тэр дундаа хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг дэмжихэд чухал түлхэц болох олон жил хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын тухай хууль, ашигт малтамлын тухай хуулийн өөрчлөлт, за татварын хуулийн шинжилэл зэрэг асуудлыг өнгөрсөн засгийн газрууд олон хувилбараар ярьж танилцуулж байсан хэдий ч за батлагдсан хууль нэг чалгаа. За өнгөрсөн хуулиудаа одоо батлаагүй байхад стратегийн ач холбогдолтой ашигт малтамлын орд түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож за үндэсний баялагын санд хуваарлах тухай нэг удаагийн шинэ хуулийн төслийг засгийн газар ахиад яриад эхэллээ. За гэхдээ одоогоор зогсон байдалд ороод байгаа энэ хуулийн төслийг хизээ барих, өөрөөр улсын их хурлд өргөн барих нь тодорхойгүй байна.
Нэг далаалтаар стратегийн ордтой холбоотой олон асуудлыг шийдэх гэсэн ерөнхий сайдын энэ санаачлагыг салбарынхан сайшааж байгаа хэдий ч бушуу туулай боргонд баастай гэдэг шиг улсын эдийн засгийг нуруундаа үрдэг уулуурхайн салбарын асуудлаа уул сууртай хандахгүйгээр дараагийн зовлонг энэ хуулиар үүсгэхгүй гэдэг болгоомжлолж яригдж байгаа юм а. Майны хаб нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Хамт байсанд баярлалаа.